Коронавирусын улмаас Дорногов аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. За яг энэ цаг мөчид бол одоо улс орон даяар мөн одоо орон нутгийн хэмжээнд жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдийн хувьд одоо бас цаг хугацааны хувьд одоо хөл хорой тогтоосондоо холбоотойгоор бизнесийн орлого буурч байгаа. За энэ нөхцөл байдалтай холбогдуулан Дорногов аймгийн орон нутгийн өмч чандан нэлж компаниас одоо бизнес эрхлэгчдэд дулааны төлбөрийг 50% хүртэл одоо хөнгөлөхөөр ийм захирлын тушаалыг гаргасан байна. Энэ талаар тодруулахаар чандан нэлж компани захиралтай уулзж байна. За энэ шийдвэрийг бас энэ нөхцөл байдалтай уялдуулан гаргахад та бүхэн бас ямар зүйлийг үндэслэсэн бэ? За ер нь бол яг улс орон даяар олон улсын хэмжээнд энэ одоо онцгой нөхцөл байдал үүсээд өвчин гарчаад байгаа. Тийм учраас бас одоо манай Дорногов аймаг Монгол улс маань хамгийн одоо эрсдэлтэй бүс болчоод үүний дагуу бол одоо засгийн газрын шийдвэр, онцгой комиссийн шийдвэр, аймгийн засаг даргын шийдвэрүүд гараад хөл хорой тогтоочод байж байгаа. За энэ тохиолдолд бол одоо бизнес эрхэлж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч нар бол их хэмжээгээр бол одоо хохирч байгаа иймэрхүү үйл явдал харагдаж байгаа. Тийм учраас бид одоо энэ нөхцөл байдлыг үнэлээд за захирлын зөвлөлөөрөө ярилцаад за захирлын эрх үүргийн хүрээнд бас энэ асуудлыг шийдвэрлэж одоо аж ахуйн нэгжүүдэд дэмжих зорилгоор энэ шийдвэрийг бол гаргасан байгаа. За энэ шийдвэрт ямар аж ахуйн нэгжүүд багтаж байна гэхээр одоо цаг хугацаанд төлбөрөө одоо төлсөн аж ахуйн нэгжүүд бол 50% дулааны төлбөрөөс одоо хөнгөлөгдөх боломжтой болж байгаа. За энэ хугацаа нь бол 3 сарын 1-ээс эхлээд хэрэгжинэ. 3 сарын 1-ээс хойш бол одоо энэ хөл хорой энэ өндөржүүлсэн бэлэн байдал дуустал хугацаанд одоо энэ хүү хөнгөлтийг эдлээд явах юм боломж бол бүрдэж байгаа. За мөн зарим аж ахуйн нэгжүүд маань бол яг бүр төлбөрөө цаг хугацаандаач төлж чадахгүй тохиолдлууд бас гарахыг үгүйсэхгүй. За энэ байгууллагууд бол одоо бид бас 3 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд бол гэрээнд заасан алдангыг бол одоо огт тооцооргүй явахаар ингэ шийдвэрлсэн байж байгаа. Ингэж одоо аж ахуйн нэгж байгууллагуудаа бол одоо дэмжиж одоо бизнесийн үйл ажиллагааг бас өөрийнхөө чадах хэмжээгээр бол дэмжиж байгаа гэж ойлгож байна. Хэд орчим одоо байгууллагт чандан нэлж компани дулааныг өгдөг вэ? Яг одоо энэ та бүхний зарласан хөнгөлтөнд хичнээн аж ахуйн нэгж хамрагдах боломжтой байгаа. За манай энэ хөнгөлтөнд бол одоо яг жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд бол багтаж байгаа. За энд бол 312 аж ахуйн нэгжүүд бол багтаж байгаа. За энэ бас нөхцөл байдлыг бид бас аймгийн засаг даргад бол уламжуулсан. За энэ ийм шийдвэр гаргалаа ингэж хэрэгжүүлж ажиллахаар боллоо гэсэн. Тэгээд аймгийн засаг дарга бол одоо бас сайшаалтаа хүлээж авч одоо манай хувийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаад одоо чандан нэлж компани хамт олонд баяр хүргэе гэж бас аймгийн удирдлага засаг даргын төвшин манаас уламжилсан байгаа. За чандан нэлж орон нутгийн өмчт компанид яг одоо энэ артлын зов харагдаж байна те. Одоо өдөрт хичнээн хүн ажилтیں۔ Яг одоо танад яг энэ нөхцөл байдалд бас ямархуу байдлаар ажиллаж байна? За манайх ер нь бол нийтдээ 300-аар ажилтнтай ажилладаг. За аймгийн төв болоод өдөө орон нутгийн 4 салбар гэдэг. За дулааны станц дээр бол өдөртөө бол одоо 10 хүнтэй ээлж ажиллаж байгаа. За бид нар энэ коронавирус гарсантай холбогдуулаад байгууллагын хэмжээнд бол бас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй. За мөн одоо үзлэг хандлтуудыг бас хийж байна. Манайх ч өөрөө бас байгууллага маань эрүүл ахуйч эмчтэй. За эмчээр бол одоо ирж ажиллаж байгаа хүмүүстэй бол үзлэг хандлтуудыг хийж байна. За мөн витаминжүүлэх хаяныг бол энэ хүрээнд бол зарласан. За дээрэс нь одоо энэ хоолны газар, халуун ус гэх мэт одоо олон хүн цуглардаг, үйлчлүүлдэг газруудаа бол ариутгал халдваргүйчлэлтийн ажлыг бол хийгээ явж байна. За нэг зүйлийг нэмэлтээр тодруулъя. Орон нутагт бол орон сууцны бүтээн байгуулалт бол сүүлийн жилүүдэд их эрчимтэй явагдсан. Олон орон сууц бол ашиглалтанд орлоо. Цаашдаа одоо уурын зуухыг бас нэмэлтээр өргөжүүлэх бас шаардлага байгаа гэж сонсч байсан. Одоо энэ ажил бас ямар төвшөнд яригдчих юм бэ? За Дорногов аймаг маань өдрөөс өдөрт бол өргөжөнд тэлж хөгжиж байна. За энэтэй холбоотойгоор орон сууц барилгууд ихээр баригдаж байгаа тохиолдолд бол одоо энэ дулааны станцыг бол өргөдөх шаардлага бол гараад байгаа. За өнөөдрийн байдлаар бид бас 3 жил хөөцөлдсөний эцэст улсын төсөвт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө суулгаж одоо дулааны нэг зуухыг бол шинчлэх ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн байж байгаа. За энэ нь бол Каотес 20-150 гэдэг маркийн
20 мегаваттын зуух шинээр баригдаж байгаа нэг ширхэг зуух. За энэ зуух баригдсанаар хуучин одоо манай 2 зуух галлах хэмжээний хүчин чадлыг ганц зуух маань гаргах юм боломжтой болох юм. За энэ ажил бол одоо ингээд 5 сард дуусаад бид нарт одоо хүлээлгэж өгөхөөр Улаанбаатар хотоос ирсэн компани яам дээр тендерын зарлагдаад ажил нь хийж байгаа. Игдээ явж байгаа. 70% явж байгаа. За үүнээс гадна яг сан шандын төвд бол одоо дахин дамжуулах төвүүдийг бас байрлуулж байна. Дахин дамжуулах төвүүдийг байрлуулснаар бид нар цаашдаа барилга орон сууц нэмэгдэхэд бол одоо дулааны станцынхаа температурыг нэмээд дахин дамжуулаад хэрэглэгчдийг бол нэмэгдүүлэхэд ийм боломж үүсэх боломжтой болох юм. За баярлалаа. За